Хөлчийн хариулт нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 19-ний өдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За хуулийн хариулт нэвтрүүлгийг хуулийн хариулт Facebook хуудастай хамтран явуулдаг. За өнөөдрийн дугаараар бол нийтдээ нэлээд хүмүүст бас хүмүүсийн асуулт хариултанд хариулах зорилгоор за бас миний хамтран хөтлөгч өнөөдөр бас өөрийн хувийн ажилтаа болсон учраас за тэгээд та бүхний асуултанд бас хариулах зорилгоор за өнөөдрийн дугаарыг бэлтлээ. За ер нь бол иргэдээс бол бас за одоо энэ хууль яриад хаас илүү бас бидний бас асуултанд хариулаад өгөөч гэсэн хүсэлтүүд бол их ирсэн. За үүн дундаасаа бол эхлээд нь бол хуульчийн хариулт Facebook хуудаснаа ирсэн асуултуудыг бол асуултууданд эхлээд хариулж эхлэе. За тэгээд дараагаар нь бол за 11 цаг 20 минутаас бол эфирийн утас нэгдэнэ. За тэгээд би та бүхний сонирхсан асуултанд хариулах болно. За та бүхэн мэргэжлийн хуульчаас өөрийн өөртөө тохиолж байгаа зүйлээ бас асуугаарай тийм ээ. За ингээд за өнөөдрийн эхний асуулт бол ийм асуулт ирсэн байгаа. За өмнөх дугаараар манай нэвтрүүлэг болвол нийт бол юу ярьсан бэ гэхээр банк бүхий эрх бүхий байгууллагаас олгох зээлийн талаар ярьсан. Тэгэхээр нэг ийм мессеж асуулт ирсэн байгаа. За үүнээс харахад бол хамаатны ихчээсээ 9 жилийн өмнө хашаа байшин худалдаж авсан юм аа. За тухайн данс руу шилжүүлж байсан юм. За банкнд гэрчилгээ нь байгаа удахгүй шилжүүлж өгнө гэд. За одоо болтол гэрчилгээг нь авч чадаагүй яах ёстой юм бэ гэсэн ийм асуулт бол ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ тохиолдол бол маш их байдаг. За 9 жилийн өмнө хашаа худалдаж аваад за тэгээд тухайн үед нь бол мөнгөний данс руу шилжүүлж исэн боловч за банкнд гэрчилгээ нь байгаа гэд тэгээд одоо болтол гэрчилгээгээ шилжүүлж аваагүй гэд ийм асуудал яригдчихэж байгаа. За тэгэхээр энэ зүйл бол хамаатнууд дунд бол их болдог учраас энэ хашаа байшин худалдаж авсан энэ мөнгөө эхлээд нь яаж шилжүүлсэн талаарх нотлого баримтаа бүрдүүлнэ. За тэр нотлого баримтаа бүрдүүлснийхаа дараа за тухайн банкнд нь очиод чөлөөлөх зэсэгт талаар лавлгааг нь асууна. За хэлж өгөхгүй байх юм бол за нөгөө хамаатныхаа хичээсээ асуугаараа гэж хэлмээр байгаа. За тэгээд хэрвээ шилжүүлж өгөхгүй байгаа бол тухайн хамаатныхаа ихчийгээ шүүхэд нэхэмжлэл өгөх юм. За тэгэхээр манай хуулийн фирмээс бол ерөнхийдөө юу гэж зөвлөдөг вэ гэхээр ийм ойр дотны хүмүүсийн хоорондох маргааныг эхлээд нь таны зүгээс эхлээд нь иргэний нэхэмжил гаргахаасаа өмнө за эвлэрүүлэн зуршлалд хандаач гэдэг асуудлыг ярьдаг. За тэгээд эвлэрүүлэн зуршлалдаа хандаад за энэ хамаатны хичээгээ дуудаж авчираа за энэ дээрээ эвлэрээ та надаа ингэ шилжүүлээд өгчих үү гэдэг асуудлыг яриад эхлэх хэрэгтэй. Хэрвээ танах ингээд мөнгө төгрөгөө төлөөгүй бариагүй ч гэдгийм үү ийм хоорондоо ийм маргаан үүсэх юм бол энэ хамаатныхаа хичийг шүүхэд иргэний нэхэмжил гаргаж дуудаж өгөх хэрэгтэй. За үүнд бол нэхэмжлийн шаардлага ямар шаардлагын үндсэн дээр нэхэмжлээ гаргах ёстой вэ гэх юм бол за худалдаа авах гэрээний үүргийг шаардах ёстой. За худалдаа авах гэрээ гэхээр эн чинь нөгөө хоорондоо гэрээ контракт хийгээгүй гэдэг асуудал яригадаад эхлэх бах. Тэгэхээр гэрээ болон хилцэл гэдэг асуудал нэг ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл амаар буюу бичгээр байгуулж болохоор заасан байдаг. За тийм учраас амаар байгуулсан байна гэж үзэх үндслэл байгаа. За яагаад амаар байгуулсан гэж үзэх үндслэл болдог вэ гэхээр иргэний хуулийн 243 дугаар зүйлд бол худалдаа авах гэрээний асуудлыг бол зохицуулж өгсөн. За энэ худалдаа авах гэрээний асуудалд юу гэж заасан бэ гэхээр за худалдаа авагч нь бол худалдаа авсан эд хөрөнгөний үнийг төлөх. За худалдагч нь бол тухайн худалдсан эд хөрөнгөө хүлээлгэж өгөх ийм үүрэгтэй гэж ийм харилцан үүргийг зааж өгсөн байна. За тэгэхээр харилцан ийм үүрэгтэй байгаа тохиолдолд энэ үүрэг биелэгдснээр тухайн худалдаа авах харилцаа дуусгар болсон гэж үздэг.
Тэгэхээр худалдагч нь бол тухайн эд хөрөнгөө одоо тэр хашаа байшинда одоо худалдаа авсан хүн одоо ингээ орцсон байгааг харах юм бол тухайн эд хөрөнгөө худалдагч нь шилжүүлсэн байна гэж харагдаж байгаа. За нөгөө талаасаа бол худалдан авахч нь тухайн эд хөрөнгийн мөнгийг төлсөн, энэ хүн бол мөнгөө төлсөн, дансаар нь шилжүүлж өгсөн гэдэг. За эндээс үзэх юм бол худалдаа авах гэрээ аль хэзээ төгссөн ийм нөхцөлтэй байгаа. За тэгэхээр одоо үүнээс ямар шаардах хэрэг үүсэж байгаа вэ гэх юм бол тухайн эд хөрөнгийнхөө одоо гэрчилгээг шилжүүлж авах хэрэг үүсэж байгаа гэсэн. За тэгэхээр одоо та нэхэмжлийн шаардлага юу гэж үжих вэ гэхээр худалдаа авах гэрээний хилцэл бит хоёрын дунд тэдэн сарын тэдний өдөр байгуулсан юм аа. За тэрний дагуу би тэдэн төгрөг төлөөд дууссан юм аа. Тэгээд дууссан чинь миний одоо энэ хашаа байшинг надад шилжүүлж өгөхгүй байна. Тийм учраас энэ худалдаа авах гэрээний одоо хилцлийн үүргийг шаардаж болох нь байна. За худалдаа авах гэрээний дагуу энэ одоо эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах ийм нэхэмжлийн шаардлага гаргах нь байна. За нэгдүгээр асуулт нь ийм асуулт байна. За дараагийн асуулт нь бол бас нэг хүнээс ирсэн байна. За сайн байна уу? Би 2022 оны 12 сард шүүхээс хүүхдийн тэтгэмж бодуулсан юм аа. 2023 оны 1 сараас эхэлж хүүхдийн маань эцэг тэтгэмж өгөх байсан ч 2023 оны 8 сард мөн 10 сард нийт сая 300 мянгаыг 2024 оноос за хэдэн сард гэдэг нь байхгүй. 2024 онд 60 мянган төгрөг миний данс руу шилжүүлсэн юм аа. 2 болон 3 сарын мөнгө нь орж ирэхгүй хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь уцаач авахгүй юм аа. Яах ёстой юм бэ? Мөн тэтгэмжийг амжиргааны доод төвшнгөөр гисэн, амжиргааны доод төвшин яг хэдэн төгрөг юм болоо гэсэн байна. За тэгэхээр яг энэ хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал бас одоо нэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр нилээдгүй байдаг. Тэгэхээр одоо энэ хүүхдийн тэтгэмжийг яаж гаргуулвал одоо болох вэ гэдэг асуудлыг бол шийдвэр гүйцэтгэгчийн нэгдүгээр шийдвэр гүйцэтгэгчээс нэгдүгээр асуух хэрэгтэй. Нэгдүгээр. За хоёрдугаарх асуудал бол за энэ шийдвэр гүйцэтгэл дээр очсон л байгаа тохиолдолд хүүхдийн тэтгэмж бол тухайн очсон одоо шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхэлж тоологддог учраас үр дагавартай байдаг. За үр дагавар нь яаж илэрдэг вэ гэх юм бол за та 2004 онд шийдвэр гаргуулсан байлаа гэж бодъё. За тэгээ 2004 онд шийдвэр гаргуулсан чинь тэрнээс хойш та аваагүй хүүхдийн тэтгэмж байх юм бол 2004 оноос хойш тооцогдоод шийдвэр гүйцэтгэлээс очиод энэ мөнгөө би аваагүй гэд шийдвэр гүйцэтгэх хуудасаа өгөх бүрэн боломжтой. За ийм байж байгаа шүү. За ийм нөхцөлд орсон хүмүүс маш их явж идэг. За дээрэс нь хэрвээ та тухайн одоо шийдвэр гүйцэтгэгч тухайн асуудалд хандаж чадахгүй, за таны мөнгийг авч чадахгүй ийм үйлдэл яваад ах юм бол та энэ асуудлаар ахлах шийдвэр гүйцэтгэгчд нь гомдол гаргаж өгч болно. За би эртэд нэг хүн утсаар надаас ингээд асуухаар нь хэлсэн юм л да. Шийдвэр гүйцэтгэгч ингээд шийдвэр гүйцэтгэгч нар ингээд шийдвэр гүйцэтгэх байгууллага ерөөсөө сэтгэл санаанд хүрэхгүй байна. За шийдвэр гүйцэтгэх байгууллага хизээ мөнгө авч өгдөг байсан. Чи ер нь худлаа юм яриад байгаа юм шүү гэдэг асуудлыг надад бол ярьсан. Хэрвээ та үнэхээр энэний араас явж чадах юм бол маш хурдан мөнгө олж авч чадна. За манайхны нэг гаргадаг нийтлэг алдаа бол юу гэдэг вэ гэхээр тухайн мөнгө авахаар одоо шүүхийн шийдвэрээ гүйцэтгэх хуудастайгаа аваачаа шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиж гэрээгээ байгуулчаал тэгэл орхичдаг. За нэг хаяа нэг санахаараа нэг 2 удаа одоо уцаар ярьдаг. За үүнээсээ болоод ерөнхийдөө мөнгө олж авч чаддаггүй. За энэ дунд чинь бас одоо дундуур нь яаралтай авах, банкны өр төлбөр барагдуулах асуудал ороод ирдэг. Ингээд төрүүлээ таны өмнөөс таны хойно байгаа этгээдүүд бас мөнгө авах асуудал гарна. За тэгэхээр та бол ерөөсөө шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр бас тодорхой хэмжээний ажлын цагаа өрөөд очих л ёстой шаардлагатай болно өөрийнхөө төлөө.
Хэрвээ тухайн шийдвэр гүйцэтгэгч илт хууль бус үйлдэл гаргаад, илт хууль бус нөгөө хүнийг авчрах ёстой байтал авчрахгүй байгаад, мэдүүлэг авахгүй, нөгөө хүнээ олдохгүй байна гэд илт ийм хууль бус үйлдэл гаргаад байвал та энэ талаар дээд шатны байгууллага буюу тухайн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч мөн бүр цаашлаад шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт нь та гомдлыг гаргаад явуулах бүрэн боломж байгаа шүү. За дараагийн асуулт бас байна. За төрийн байгууллагад ажилдаг одоогоор декреттэй байгаа хүн өөр нэгээс хоёр байгууллагад хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж болтгүй энэ талаар мэдээлэл өгнө үү гэсэн байна. За тэгэхээр одоогоор декреттэй байгаа хүн төрийн байгууллагын ажилтан та ямар гэрээ байгуулсан бэ гэдгээс хамаарнаа. Өөрөөр хэлбэл тухайн төрийн байгууллагын ажилтны нөгөө хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ ч гэдэг юм уу тийм ээ. За ямар гэрээгээр төрийн албан агчтай байгуулагдж байгаа тэр гэрээн дээр өөр газар ажиллахыг хоригдсон байх юм бол та тухайн декреттэй байх хугацаанд өөр газарт ажиллах боломжгүй. Хэрвээ энэ талаар нөгөө байгууллагч мэдсэн тохиолдолд тань дээр эрсдэл үүсч болох юм гэж хариулмаар. Бусдаар таны хөдөлмөрлөх эрх бол нээлттэй. Өөрөөр хэлбэл та ажил хөдөлмөр эрхлэхдээ хэн нэгнээс зөвшөөрөл авахгүйгээр тухайн ажил хөдөлмөрийг эрхлэхээр хуульд бол заасан байгаа. За ингээд эфирийн утсыг нээж байгаа. За ингээд шууд утсаараа иргэдээсээ асуулт авъя. За ингээд эфирийн утас 77 38 83. За дахин зарлая. Эфирийн утас 77 38 83. За ингээд та бүхэн холбогдсноороо саяны ингээд мэтчлэн ямар ч асуулт үйж болно. Иргэний, эрүүгийн, захиргааны чиглэлийн. За иргэний дундаасаа тийм ээ өмчтэй холбоотой, эд хөрөнгөтэй холбоотой байж болно. Эрүү дундаасаа заллин, хулгай, луур байж болно тийм ээ. За сонсогч авъя. Өглөөний мэнд. Сайн байна уу? Сайн. Яг нэгэн сонсож байгаа танаас асуулт асуух юм аа. За. Энэ гэр бүл халалт гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Энэ яагаад манай Монголд энэ эцгийг нь хүүхдэд нь өгдөгөө заавал ихээс нь эхт нь өгдөг тийм хуулийн тогтолцоотой юм болоо. Гэр бүл салахад энэ хинээс нь ямар шалтгаанаар салж байна гэдгийг яагаад судалж нягтарж болдгүй юм бол. За би асуулт хүүхд миний нэг танд хүн ингээд өөрөө ажил хийгээд яваад байдаг. Тэгтэл авгаа нь ажлынхын газрын хүний дагаа яваад өгөөд. Тэгээ эднэр нөгөө шүүхээр ингээд нөгөө хүү авгаа нь төрөх болцсныг мэдээд тэгээд нөгөө хүний үгэд бол таараа. Тэгээд ингээд авгаа нь нөхөр нь салахгүй гэдэг чинь авгаа нэг хүчээр ингээд эвлэрүүл зуучлахын гэрээ гэдэг юм ингээд тэгээ ингээд өөртөө суухгүй гэдэг авгаа зүтгээд идэг. Тэгээ нэгээ салсан чинь нөхөр нь хоёр хүүхдээ авъя гэхээр өгөхгүй. Ихт нь өгнө. Тэгээд таад итгэмжийн мөнгө өг. Энэ яг гэр бүл яг хаанаасаа салаад бариад байгаа гэдэг нэрөөсөө тийм хуулийн тогтолцоо ер нь байдаг юм болов. Заавал эрэгтэй хүн хохирж явах ёстой юм болов. Тэгээд би асуултанд нь хариулъя гэх үү. За баярлалаа. За гэр бүлийн тухай асуулт асууж байна. За ер нь бол яг Монгол улсын гэр бүлийн тухай хуулинд бол гэрлэлт бол тэгш хэрэг сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж зааж өгсөн байдаг. За тэгэхээр сайн дурын харилцаан дээр үндэслэн гэдэг үг маань ямар утга учиртай вэ гэхээр тэр хүн хэрвээ хайр сэтгэлгүй бол гэрэлтэй цуцлуулах эрхийг үүсгэж өгдөг. За хайр сэтгэлгүй болоо сайн дурын үндэс байхгүй болох нь шүү дээ тийм ээ. Сайн дураараа биш болох нь байна. За тэгэхээр хайр сэтгэлгүй болоод ирэхээр энэ гэрлэлт биш болдог. За хүүхдийн асуудал бол гэрлэлттэй бол бас сашгүй холбоотой. Гэхдээ хүүхдийн асуудлыг тусад нь авч шийдвэрлэх хэрэгтэй байдаг. За яагаад вэ гэхээр гэрлэлтийг шийдвэрлэхдээ иргэний хэрэгч шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн дээр гэрлэлтийг шийдвэрлэхдээ дараах 3 зүйлийг хамтд нь шийддэг. За үр хүүхдийн тэр
тэтгэмж асрамжийн асуудал, за мөн гэрлэлт, за тэгээд дундын эд хөрөнгийн маргааны асуудлыг шийдвэрлэдэг. За тэгэхээр саяны асуулт маань за яагаад ингээд хүүхдийн яагаад ихтэн заавал өгчдөг юм бэ? Тийм ээ? Тийм асуулт асуугаад байна. Тэгэхээр хүүхдийн яагаад ихтэн өгдөг вэ гэхээр за яг ихтэн өгөх хуулийн зохицуулт бол байхгүй. За гэр бүлийн тухай хуулиар бол эцэг эхийн аль нь ч тухайн хүүхдийг одоо тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх үүрэгтэй л гэж заасан. Тэгэхээр одоо байгалийн жамыг бас хараад байдаг л да. Шүүх байгууллага өөрөөр хэлэх юм бол за одоо ер нь бол 7-оос доош насны хүүхдийг бол бага насны хүүхэд гэж Монгол улсад хуулиар үздэг. За бага насны хүүхэд бол одоо их гэдэг хүн бол зайлшгүй холбоотой байх гэдэг. Өөрөөр хэлэх юм бол нэгээс одоо хэдэн нас хүртлээ үдийн 4-5 хүртэл одоо хөхөөрөө холсон хүүхэд байдаг шүү дээ. За тэгэхээр үүнээсээ хамаарат их хүүхэд хоёр хүн салшгүй холбоотой гэж үздэг учраас хүүхдээс нь салгах боломжгүй гэдэг дээр шүүхт өгнөлт хийдгээ л гэсэн үг. Тэрнээс биш заавалчгүй ихтэн өгнө, заавалчгүй эцэгтэн өгнө гэдэг асуудал байхгүй. За хэрвээ одоо ихэн ч юм уу тийм ээ? Ихэн одоо саяны залууд л зориулж хариулж байгаа шүү тийм ээ. Ихэн хэрвээ одоо тухайн хүүхдийг өсгөж чадахгүй нөхцөл байдал тогтоогдох юм бол за тухайн хүүхдтэй хүчирхийлэлтэй харилцдаг гэсэн асуудал тогтоогдох юм бол эцгээр нь өсгүүлэх тийм шийдвэр гардаг. Тэгэхээр заавалчгүй ихээр нь одоо өсгүүлдэг, эцгээр нь өсгүүлдэг гэсэн асуудал бол байхгүй шүү гэдгийг аль биесээр хэлмээр байгаа. Гэхдээ шүүхийн гарч байгаа ихэнх тохиолдол бол шийдвэрүүдээс харж байхад ихэнхтэй бол одоо ихтэн асрамжийн үлдээж байгаагаар шийдвэрлээд идэг. За тэр нь бол нөгөө гэр бүл хөгжлийн газраас хийгдэж байгаа одоо эрсдлийн үнэлгээ гэдэг юм хийгдэг. Тэрнтэй бол бас салшгүй холбоотой. Ихтэйгээ байхдаа энэ хүүхд илүү амар тайван байна гэж үзээд тэгээд тэр дүгнэлтээ гаргachаар тэр дагуу шүүх бас шийдэж байгаа тохиолдол байдаг. За дараагийн сонсогчийг авъя. За өглөөний мэнд. Өглөөний мэнд сайн байна уу? Сайн байна уу? Би нэг юм асуух. За 2018 онд гадаадд амьдарч байхдаа өөрийнхөө найзад нөгөө $1000 зээлсэн байхгүй юу? За. Монгол руу. 2000 хэд онд гинэ? 18 онд. 18 онд. Тэгээ 19 оны 7 сард ирээд авахар зээлсэн. Тэгэл тэрнээс хойш ерөөсөө авч чадахгүй байгаа. Тэрийг одоо авах боломж байдаг юм бол яг нөгөө 18 онд та гадаадд байхдаа зээлсэн. За тэгээд танд бол дансны хуулга энэ төр чинь байгаа. За хамгийн сүүлд та 18 оноос хойш үргэлж ингээл та нэхэмжлээ л хийсэн үү? Тий, үргэлж нэхэмжлээ 21 он хүртэл нэхэмжилсэн баха. Өөр дээр очиод тэр бүр хөдөөний цэцэнгийн бугантих байхгүй юу? Буганд руу 2-3 удаа очиод өөрөөр нь нөгөө баталгаа гаргуулж аваад одоо ингээд очихоор гэр орморноос нь уудлаа. За хамгийн сүүлд хизээ гэхэд төлж дуусгана гэж хэлсэн. За өөрөө бол одоо яг жижигэн дараа өөрийнх нь бичиж өгсөн юм бол би одоо 19 онд юм уу? 21 онд очиход бичиж өгсөн. 22 оны 6 сарын 1-ээс өмнө 21 оныхоо 6 сарын 1-ээс өмнө юм байна. Барагдуулнаа ингээд барагдуулахгүй шүүх байгуулгаа. Наадхан дээр чинь за би танд асуултанд нь хариулаад өгье дээгөө. За баярлаа. За та радиогоор энэ хариултаа аваарай. За тэгэхээр 2018 онд $1000 гадаад гуйлгаар шилжүүлээд зээлүүлсэн гэж байна. За тэгээд түүнээс хойш хамгийн сүүлд 2021 оны 6 сар гэхэд төлж дуусганаа гэсэн амлалт бичгийг бол зээлдэгч маань одоо бичиж өгсөн юм байна. За түүнээс хойш болвол нийтдээ болвол 2021 оны 6 сарын 1 гэхэд төлж дуусгана гэхэд түүнээс хойш болвол даруй 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. За иргэний хуулийн хуулинд бол хүн хэлцэх хугацааны талаар бас тодорхой заасан байдаг. Хүн хэлцэх хугацаа гэрээний үүргийн дагуу
та гэрээний үүрэг шаардж байгаа болвол хөөөлцөх хугацаа нь 3 жил байна гэж заасан байдаг. Тэгэхээр зээлийн гэрээний та бол зээлийн энэ хилцлийнхаа дагуу үүргээ шаардаад байгаа ийм асуудал байгаа. За хөөөлцөх хугацааг нь тоолохдоо анхан 2018 он зээлснээс биш хамгийн сүүлд буюу 2021 оны 6 сарын 1-нд шаардах эрх үүснээс хойш тоолдог. За энэ хугацаанд хэрвээ танд өвчин зовлон тохиолдоогүй бол та тэрийг нэхэмжилж авах тодорхой хэмжээний хугацаа шаардагдсан гэдгээ та шүүхэд нотлох баримтаа бүрдүүлээд за ингээд нэхэмжлээ гаргах хэрэгтэй. Тэр хүнийхээ хариалан суугаад дүүргийн шүүхэд нэхэмжлээ гаргах хэрэгтэй шүү. Хэрвээ одоо та тэр юугаа нотолж чадахгүй болвол тийм ээ өөрийнхөө одоо тухайн 2021 оноос хойш яагаад өдийг хүртэл нэхээгүй гэдгээ нотолж чадахгүй бол хөөөлцөх хугацаа дууссан байна гэж шууд тайлбарыг өгж болж байна. За дараагийн сонсогчийг авъя. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За. Би сая 1 сарын 14-нд нэг хүнээс машин худалдаж аваад. Тий. За худалдаж авах гэж яг нэг мөнгө зээлээд машиныг нь өөр дөр шилжүүлж аваад гаражта байлгаж исэн чинь нэг 5 хоногийн дараа эргээ залгангуудаа би машинаа зархаар болчлоо. Та маргааш хүн очихоор нь үзүүлчээрэй гээд надаа нөгөө үг тавьсан юм хэлэхгүй юу. Тэгсэн чинь нөгөө машин үзэх гээд ирсэн хүн маань машин аваад яваад гэсэн. Аваад хутаацсан. Одоо байхгүй. За. Тэгсэн чинь авч явангуудаа хаавал дүргийн нэгдүгээр хэлцтэй залилангийн гомдол гаргаад өгсөн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь надаа машин өгсөн юм маань давхар тэр үнийг залилсан байж таарад одоо нэг ингээд нэг гомдлын юм дээр явж яана л да. За одоо би болохоор хаавлын 2 дээр гомдол гаргацсан. Нөгөө нэг бүр анхны машин авахтаа дүн маань гомдлын нэг дээр ингээд гомдол гаргацсан. Ийм 2 гомдолтой хэрэг яваад байгаа юм. Энийг би одоо өөр дээр машиныг нэрээ шилжүүлээд авцсан байж байхдаа нөгөө нэг машин авахтаа сүм маань машин авчиж өгөхгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ хууль ямар зохицуул байт юм бэ? За би асуултанд хариулъя. За баярлалаа. За залхим эхлэх гэмт хэрэгтэй холбоотой асуулт байна. За эхлээд нь үйлдэл холбогдлын эхлээд нь шалгах ёстой гэсэн үг. За эхлээд нь таныг одоо тэр этгээд чинь 5 хоногийн дараа тухайн машинаа одоо очиод нэг хүн үзье шүү гэхэд нь гэсэн асуудал байгаа. За тэгэхээр эхлээд нь тэр хүн чинь тэр машиныг үнэхээр одоо булаагаад аваа явуулсан юм уу? Эсвэл заллаад аваа явуулсан юм уу гэдгийг шийдвэрлэгдэж таны гомдлын дагуу асуудал шийдвэрлэгдэхээр ингэж харагдаж байна. Хэрвээ тэр хүн үнэхээр залсан байгаад нөгөө хүн нь болвол одоо таныг нөгөө залсан байх юм болвол нөгөө одоо таны анхны авсан хүн чинь болвол таныг залсан гэдэг нь тогтохдохгүй л гэсэн үг. Тэгэхээр та болвол яаж нөгөө машина шаардах ёстой вэ гэх юм болвол за та болвол тэр хүнийг давхар одоо тэр цагдаагийн хэлтсэд нь өгөх ёстой гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол хаанвал дүүргийнхаа цагдаагийн 2 дугаар хэлтс дээрээ тухайн асуудал дээрээ дахиад энэ хүн одоо энэ хүнтэй нийлээд энэ хоёр намайг нийлээд залжлаа гэдэг асуудлыг тавих ёстой. Нөгөө хүний заавал цуг оруулаарай гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор наад хоёр хэрэг чинь тусдаа яваад за тэгээд хоорондох хэргийн мөрдөгч нар нь хоорондоо мэдээлэлээ солилцохгүйгаас болоод тусдаа өөр шийдвэр гаргах гад за тусдаа прокурор хянагдаж байгаа учраас за тэгээд өөр цагдаагийн хэлтэс байгаа учраас наадхан дээр чинь бас нэг тийм гажуудал үүсэж магадгүй харагдаад байна. Тэгэхээр таны хувьд бол гомдлоо энэ хоёр хүн нийлээд намайг залжлаа гэж гомдлоо тийм болгож өгөх мэдүүлгээрээ өөрчлөөд өгөөрэй л гэж би хэлмээр байгаа. Мэдүүлгээрээ өөрчлөөд өгөөрэй. Тэгэх юм бол танд бол бас одоо шийдвэрлэгдэж дуусах боломжтой. За хуулийн зохицуултын талаар ярих юм бол заллим мэхлэх гэмт хэрэг бол өөрөө гэмт хэргийн шинжийн тухайд одоо итгэл эвдсэн, хуурч мэхэлсэн, за гэрээгээр халахвчалсан гэж шинжүүд байгаа. За үүнээс аль шинж нь тохирох вэ гэдгийг одоо мөрдөгч прокурор нь тогтоогоод за тэгээд тэрнийхэн дагуу эрг үүсгээд ялагдагчаар татаад явдаг ийм онцлогтой.
За танаас авч явж байгаа тэр өгүүлдэл чинь дээрэмдэх юм уу эсвэл хулгай юм уу гэдгийг бас цагдаа прокурор зөв тогтоох ёстой гэсэн үг шүү. Өөрөөр хэлэх юм бол яг танаас авч явж байгаа өгүүлдэл нь яг ямар өгүүлдэл юм бэ? Унаатахыг унж үзээтгэе гэж яачаад шууд нөгөө машиныг шууд булаагаад аваа явчихж байгаа юм уу? Тийм ээ. За энэнийг бас ялгаж тэр цагдаа прокурор ялгах ёстой. Та энэ дээр жишээ нь ялгааг нь гаргуулахаар хүсэлтийг тэр шалгаж байгаа мөрдөн байцаагчтай гаргах боломжтой гэж хариулмаар байна. За ингээд дараагийн сонсогчийг авъя. За тасарчлаа уучлаарай. Маш олон дуудлагууд зэрэгцэж орж ирээд тасарч явах шиг байна. За энэ нэвтрүүлгийн доор гарч байгаа нөгөө манай энэ хуулийн фирмийн оц руу залгаад ах шиг байна. Тэгэхээр энэ рүү бол нэвтрүүлгийн дараа залгаж та бүхэн зөвлөгөө авах боломжтой шүү. За ингээд дараагийн сонсогчийг авъя. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Би нэг юм сонсох гэсэн. За. Одоо би жишээлж ярьж байгаа. Одоо нөгөө хоёр өрөө байранд амьдардаг. Хажуу айл маань 3 өрөө. Тэгээд би хэрвээ байраа томсгоод манай хажуу айл нэг одоо яг залгаа өрөөгөө одоо зархаар болгоод ингэх юм бол тэр үр хөдөлгөөний хөрөн гэрчлэгээ эдэр нь шилжиж болдгоо юу? Одоо тэр айллаас би метр квадратаар нь тооцоод аваад одоо тэр 3 өрөөгөө та аваад нийлүүлэх гээд байна тийм үү? Зөв үү? Тийм нийлүүлэх гээд байгаа гэсэн үг байхгүй юу? За. Тэгэхээр үр хөдлөх хөрөнгөө нийлүүлж болох уу гэж асуугаад байна тийм үү? Гэрчлэгээ нь одоо тэр айллаас авснараа ингээд яг ингээд баталгаатай үр хөдлөлийн гэрчлэгээтэй болж болох уу? Нэг л гэрчлэгээтэй болж болох уу гэж асуугаад байна тийм ээ? Тийм нэг л одоо 2 өрөө 3 өрөөтэй гэсэн гэрчлэгээтэй тэр айлын 3 өрөө нь 2 өрөөтэй гэсэн гэрчлэгээ үл хөдлөхөөр гардгуу эсвэл огт болохгүй үйлдэлөө ингэж. За би асуултанд хариулъя. Баярлалаа. За энэ асуулт бол бас ер нь байнга ирдэг. За айлууд бол одоо байшин саваа томруулах за тэгээ нэг гэрчлэгээтэй болгочих юм бол бас эдийн засгийн хувьд бол ашигтай гэдэг нөхцөл байдал бас тэр утгаараа ингээд улсын бүртгэлийн байгууллага ч гэсэн юм хүсэлтүүд их орж ирдэг юм шиг санагддаг. За тэгэхээр яг энэ өмчийн тухай асуудал бол тухайн байрны одоо зэрэгэлдээ хоёр байрны эзэмшигч нь нэг байгаа тохиолдолд өмчлөгч нь нэг байгаа тохиолдолд тухайн одоо үйл хөдлөх хөрөнгийг нийлүүлж болно. Нийлүүлэхдээ тухайн үйл хөдлөх хөрөнгийн одоо улсын бүртгэлийн хилцэст очиод за хувийн эргийн нийлүүлэх асуудал яригдах гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ талаар илүү тодорхой одоо асуултыг та тавиарай. Өөрөөр хэлэх юм бол улсын бүртгэл хамгийн гол нь яаж хуулинд бол өөр хоригдсон энэ хоёр эд хөрөнгийг заавал тусдаа байх ёстой гэдэг ч юм уу. Тийм бол боломж. Тийм одоо хориглох залт бол байхгүй. Харин улсын бүртгэлийн байгууллага тухайн бүртгэлийг хийхдээ хэрхэн яаж хийх асуудлыг бол танд бол нарийн сайхан тайлбарлаад өгнө. За тэгээд дараагийн сонсогчийг авъя. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Би нэг юм л авах га. Би нэг 3 сарын 7-ны үйлдэл зам тээврийн асуудал гараад миний машиныг даатгалын компани машин өргөсөн байхгүй юу? Таны машиныг даатгалын машин юу? Даатгал бүртгэлтэй нэг жолооч. Даатгалтай өөр байгууллагын машин мөргсөн юм уу? За тэгээ хохирлоо баадуулах гад тэр нь төлбөр нь 3 сая 100 мянган төгрөг болоод тэгээд одоо нөгөө даатгал руу яхаар одоо өдөө хүртэл нэг бол уцаа авахаараа магаш ингээд санхүүжилт байхгүй. Дахиад алхахаар магаш игээ байхгүй. Одоо сүүлдээ бүр ажлын тавууд алхаа уцаа авахгүй. За ингэсэн тохиолдолд яах вэ гэдэг нь үү тийм ээ? Тийм энэ тохиолдолд яа. За би асуултанд хариулъя. За бас иргэдэд маш хэрэгтэй асуулт байна. За яг энэ даатгалын компани үүргээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд тэргүүн ээлжинд та санхүүгийн зохицуулах оронд гомдол гаргаж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол за энэ даатгалын компани за миний эд хөрөнгийг одоо энэ гэрээнийхаа дагуу эд хөрөнгөд хувьчруулсан хохирлын төлбөрийг тэдэн хоногийн дотор гаргаж өгөх ёстой. Тэгэхээр энэ хохирлын маань өнөөдрийг хүртэл биелүүлээгүй одоо биелүүлэхээс татгалзаж байна. За тийм учраас энэ даатгал одоо энэ
даатгалын компанид хариуцлага тооцож өгөөч гэсэн утгатай гомдлыг санхүүгийн зохицуулах хороонд та гаргаарай. За санхүүгийн зохицуулах хорооноос бол тухайн даатгалын компани одоо удирдлагатай энэ асуудлыг бол шууд албан бичгээр харьцуулдаг учраас хэрвээ биелүүлэхгүй болох юм бол энэ одоо даатгалын үйл ажиллагаа явуулах эрхийн цуцлах үндэслэл болдго юм шүү. За ингээд миний нөгөө энэ ажлын утсаар маш их хүмүүс ингээд залгаад байна. Энэ хүмүүс маань за нэвтрүүлгийн дараа та бүхэн холбогдороо. Та нэвтрүүлэгт холбогдохыг хүсвэл 77 77 38 83 гэсэн дугаараар та бүхэн холбогдож мэдээлэл аваарай. За ингээд дараагийн сонсогчийг авъя. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За би нэг юм асуух гэсэн шүүхийн шийдвэр нь гарчихсан. 21 онд шүүхийн шийдвэр нь гарчихсан. За ийм хэрэг байгаа маа нэг задлан тэгээ сүүлдээ чи одоо иргэний хэрэг болоод тэгээ одоо төлбөр тооцогдоод гарсан байдаг. Тэгээ одоо бол төлбөрөө. За тэгээ шийдвэр гүйцэтгэгчдээр очиж уулзахаар юггүй. За эхлээд бол одоо дөрн энийг чинь гүйцэтгээд өгсөн гэл тэгээд хэсэг байж байгаа л тэгээд одоо нөгөө талын хүнд бараг шахуу орчихсон. Тэр хүний эрх ашгийг яагаад байгаа ч юм шиг санагдаад байгаа юу? Хамгаалаад байгаа ч юм шиг одоо тиймэрхүү маяг. Та ер нь шийдвэр гүйцэтгэх хэргийн материалтайгаа ер нь танилцаж үзсэн үү ер нь? Үзэлгүй ахгүй тэр чинь одоо тэрэн дээр одоо яг ямар ажиллагаанууд хийгдсэн байна? Та ажиллагаатай танилцсан уу? Ажиллагаатай танилцаагүй одоо би уулзсан тэр таныг нөгөө хэргийн материалтай танилцсан гэхэр чинь л за ажиллагаатай л танилцсан байх гэж бодод байна. Ажиллагаатай танилцаагүй. Ерөөсөө ямар ч ажиллагаа хийхгүй байгаад байгаа байхгүй юу? Яг хөө тэр хүнтэй нэг уулзсан шиг байгаа. Тэгчихээ тэгээд за тэгвэл одоо би танд яахын одоо дарааллын зааж өгье. За ёо. Радиогоор зөвлөгөөгөө аваарай. Баярлалаа. За яг энэ тохиолдолд одоо энэ одоо яригадаад байгаа зүйл бол ерөөсөө байнга тохиолдож байгаа. Маш олон хүнд тохиолдож байгаа. Тэгэхээр иргэд маань бас ийм тохиолдол гарвал яах вэ гэдгийг бас сайн сонсоод аваарай. За энэ тохиолдолд бол хамгийн түрүүнд та хэргийн материалтайгаа танилцсан. За тухайн хүнээс шийдвэр гүйцэтгэх тухай хууль гэж байгаа. Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль. За тэрэн дээр шийдвэр гүйцэтгэгч ямар төлбөр барагдуулахын тулд ямар ажиллагаа хийх вэ гэдгийг зааж өгсөн байдаг. За тэр шийдвэр гүйцэтгэгч тэр ажиллагаануудаа хийж үгүй юу гэдгийг шалгахын тулд та хамгийн түрүүнд шийдвэр гүйцэтгэх материалтайгаа танилцаарай. За тэрэн дээр хамгийн түрүүнд нөгөө дансын битүүмжлэх хөрөнгө байвал хөрөнгийн битүүмжлэх хөрөнгийн лавлгаа авсан байна уугүй юу тэр бүх ажиллагаанууд зайлшгүй байдаг. Улсын ямар компанитай энэ компанийн хувь цааг зарцаасан юм уу зарцаагаагүй юм уу за өөр ямар үйл хөдлөх хөрөнгөтэй юм за мөн ялангуяа одоо хаашаа тэр дансны хөдөлгөөнүүдийг судалсан байх хэрэгтэй байдаг. За тэр ажиллагаанууд хийгдэж үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. За дээрээс нь та шүүхийн шийдвэр дээр очиод энэ хүн надаас өөр бусдад ямар үр төлбөртэй юм бэ гэдгийг лавлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн шийдвэр гүйцэтгэгч дээр чинь тантай адилхан одоо тэр хүний үр төлбөртэй этгээдүүд байж идэг. За тэгээд аль нь төрүүлээд одоо шийдвэрээ одоо гүйцэтгүүлээд авцсан юм бэ гэдгийг та харж агаад тэрэн дээрээ бас гомдол гаргаж болно. Хэрвээ та үнэхээр ажиллагаа хийгдээгүй байна, материалтай танилцаад ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэх юм бол за ахлах шийдвэр гүйцэтгэгч нь нэгдүгürt гомдол гарах боломжтой. За дараагаар нь бол ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь бас гомдол гарах боломжтой. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод бол нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь байдаг. За тэгэхээр ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь гомдол гарах боломжтой. За мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга гэдэг одоо дэд дарга нь байж идэг. Тэр хүнд бас гомдол гарах боломжтой. За ингээд энэ хүмүүст гомдол гаргах шатны дараа гомдол гаргасны дараа одоо тухайн асуудал яа шийдэгдсэн бас арай хурдсах байх гэж би бол найдаж байна. За одоо Улаанбаатар хотод 11 цаг 47 минут болсон байна. За тэгэхээр одоо нэг сонсогчийг аваад тухайн
одоо өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөё. За 9903 өдрийн мэнд. сайн байна. Сайн байна уу? Би одоо нэг энэ замын торгуул юу яасан бэ? Торгуулаа төлсөн. 4 сард нэг торгуул гараад 2 сард нэг торгуул гарсан. Хоёулынгийн төлсөн чинь төлөгдөөгүй ингэж гарч ирээд байгаа байхгүй юу? За. Тэгээд одоо холбогдох газрууд нь тээврийн юу одоо удирдлага хөгжлийн газар мадарлуун залхахтай. Баримт чинь төлсөн баримт чи хааваа нэ би даргооны нэг цагийн үйлчилгээнээс төлсөн байхгүй юу? Нэг нь болохоор утсан дээрээсээ төлсөн. Тэр баримтууд та тэгээ дандаа дансаараа л төлд юм байгаа үстэй өөрийн дансаараа. Би өөрийнхөө За би таны асуултанд хариулъя. Баярлалаа. Тэгээд ийм дампан газар болох ямар. За би асуултанд хариулъя. Гарч ирээд байгаа. За мэдээж бол одоо энэ програмын асуудал бол бас алдаа гарахыг үгүйсэхгүй. За тийм учраас та яг хэдний өдөр хизээ тухайн одоо торгуулийг барагдуулсан талаарх одоо тэр дансаар шилжүүлсэн тэр таны данснаас ч хасалт хийгдээд байгаа гүйлгээний хуулгыг та аваад хоёулангийн аваад за тэгээд эрх бүхий байгуулахдаа та одоо үзүүлэх ёстой. Тэгжээж таны одоо энэ торгуул барагдсан хэсэг тал дээр одоо нөгөө байгууллагууд ч юм бол ийм манай програмд алдаа гаргажээ. Тэгээд мэдээж танаас бол хүлцэл бол хүчих бах тийм ээ. Тэгхгүйгээр одоо та бас хамтарч ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл иргэн хүн болвол ерөнхийдөө төрийн байгууллага, төрийн хууль сахиулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтарч ажиллах бас иргэний үүрэгтэй шүү. Тэгэхээр та иргэний үүргээ биелүүлээрэй. Яг хуу мэдээж одоо торгуулаа төлчөөд байхад хэрвээ ингээд өөр нэмж мөнгө нэхэд байгаа бол та тэр алданг торгуулыг дахиад нэмээд тэр торгуулын алдангыг бол төлөх үүрэггүй шүү. Энэ бол таны эрхийн асуудал байгаа шүү гэдгийг бас танд хэлье. За ингээд Улаанбаатар хотод 11 цаг 49 минут болж байна. За ингээд энд хүрээд өнөөдрийн манай нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. За та бүхэн нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлт байх юм бол мөн асуух зүйл байх юм бол хуульчийн хариулт Facebook хуудаснаа та бүхэн асууж хариулж болно. За мөн манай өмгөөллийн цэцэн хуулийн фирмтэй бас холбогдож та бүхэн асуулт хариултынхаа асуусныхаа хариултыг аваарай. За мөн энэ нэвтрүүлгийн доогуур гарч байгаа 77 38 тэг 7 гэд утасны дугаар байгаа. За энэ дугаар руу та бүхэн одоо залгаад мэрэгжлийн хуульч өмгөөлөгчөө сонгоод аль хүнээс нь зөвлөгөөг авах юм бэ гэдгээ сонгоод тухайн асуудалд бол ямарваа нэгэн эрх зүйн асуудалтай бол хариулт аваарай. За тэгээд хэрвээ одоо уулзалт тоглохоор бол бас энэ дугаар руу 77 33 38 тэг 7 гэсэн дугаар руу залгаад та бүхэн бас уулзалтаа тавлаад асуух зүйлүүдэд асууж болно шүү. За ингээд ер нь бол одоо нэвтрүүлгээ өнөөдрөөс эхлээд нэг одоо үгээр бол төгсөгдөг бай гэж үзсэн. Ер нь бол бидний амьд байгаа энэ одоо хүн гэдэг амьтны бусад амьтнаас ялгагдах гол зүйл нь юу юм бэ гэвэл одоо энэ хууль мөрддөг. За мөн одоо энэ бодож чаддаг, хэлэлцэж чаддаг, ярьж чаддаг. За тарих ухаанаараа бусад одоо амьтнаас илүү болоод одоо энэ хууль гэдэг зүйлийг зохиож, хэвшиж, мөрдөж чаддаг. За тэгэхээр бүгдээрээ одоо яг энэ хуулиа мөрдөж, бас хин алиндаа одоо хин алиндаа бас төвөгчруулахгүй ингэж сайхан амьдарцгаая гэж уриалмаар байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай.